Энэ асуудлууд бол ер нь зүгээр нэг авилгын хэрэгч биш. Ер нь сая болж өнгөрсөн асуудлууд бол эрх барьж байгаа намын даргаар дамжуулж гүйцэтгэх засаглалыг ороод сууж улмаар хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг томилох, чөлөөлөх, эрхийн төлөөх тулаан болсон шүү. Яагаад тэгэхээр энэ бол зүгээр нэг конопны асуудлууд байгаагүй. Энд оролцож байгаа одоо олон хүмүүс энэ өдрүүдэд нүүрсний жинхэнэ хулгайчтай бизнесийнч өөр олон талаараа ашиг сонирхол зөрчил одоо юутай нэгтэй гэдэг зүйл нь улам тодроод байгаа. Тэгэхээр энэ танхимаас бид нар нам үл харгалзаж энэ манлайллыг үзүүлж явах шаардлагатай. Тухайлбал одоо энэ асуудлын дараа бид нар сайн өвгийн Ганбаатар гишүүний санал болгосон улсын их хурлын гишүүнийг 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг асуудлыг хэлцэх гэж байна. Энийг хэн зохион байгуул яваад байгаа юм? Ганбаатар гишүүн та хоёр дандаа хүний өмнөр урдуур одоо гарч ирдэг болиул яасан юм бэ? Адмиралтай амар уйсгалан холбоогүй гэж одоо итгэл төгс хэлсэн үуч таа шүү дээ. Одоо ямар учраас өнөөдөр улсын их хурлын чуулган дээр амжиж улсын их хурлын гишүүнийг шалгаж болохгүй гэдэг ийм асуудал барьж орж ирээд байгаа юм. Юунаас айгаад байгаа юм? Хэний захиалгаар яваад байгаа юм? Тийм учраас хууль шүүхийн өмнө эрхтэгч шүү. Улсын их хурл бол одоо хулгайч нарын оргондог газар биш. Ялангуяа энэ нүүрсний хулгайтай холбоотой асуудлууд хуулийн хяналтын байгууллагуудаар үнэн мөн тогтоогдож бүрэн эрхийн асуудал хөндөгдөхийн өмнө амжих гэсэн юм шиг ийм захиалгын арга хэмжээгээ нэн даруй тасан зогсоохыг бид анаас шаардж байна. Дараагийн асуудал дээр энэ асуудлыг хэлцэхэд би энэ Ганбаатар гишүүний саналыг би дэмжихгүй байхыг их хурлын гишүүдэд нам үл харгалзан бас уриалж байна. Өнөөдөр энийг судалгаа хийсэн олон улсын практикт энэ байдаг зүйл. Улсын их хурлын гишүүн нийт сонгогчдоо төлөөж хинээс ч эмээхгүйгээр айхгүйгээр дарамтлуулахгүйгээр шийдлээ үг хэлэх ёстой. Эрхтэй байх ёстой. Өнөөдөр энэ зүгээр ганцхан одоо энэ үндсэн хуулийн зэстээр энэ очиод бас одоо үндсэн хуулийн цэц энийг хүлээж авсан юм байлээ шүү. Одоо энийг авчаасан юм байлээ. Тэгэхээр тэр үед бол гончигдорж байгаа одоо бас улсын их хурлын энэ дархаа эрхийг хамгаалж ярьж байсан байна. Энэ дээр бол ингэж үгэнд нь Монгол улсын ерөнхийлөгчдийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйл, шүүхийн тухай хуулийн 78 дугаар зүйл болон бусад энэ албан тушаалтнууд гэсэндээ хувь хүний биш албан тушаалынхаа тэр үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нь хамгаалж энэ хуулинд бас шингэсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл та нар нэг юм хардаа үндсэн хуулийн 29.3-т гишүүн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах үндэстэй гэж заасан. Гэтэл өнөөдөр за одоо өөрийнхөө жишээг яриул одоо эвгүй юм. 15 жилийн өмнө удиржсэн төрийн байгууллагын тухай асуудлыг ярина гэдэг бол бүх гишүүд өнөөдөр нэнтгэнд орох магадaltaй. Өнөөдөр тангаргаасаа няцаж гэж тангаргаа өргөөгүй байхтай хийсэн хэрэгт өнөөдөр орж байгаа. Өнөөдөр гишүүн болохгүй биднээс чи одоо хууль шүүх цагдаа прокуророос баахан тодорхойлт авдаг. Гишүүн боллоо энэ хүний шийдвэрт нөлөөлөхийн тулд хэрэг үүсгэж дарамтлаж байгаа явдал бол надаар дуусаасаа. Өөр дараагийн энэ залуу хүүхдүүдэд ингэж дарамт бити очоосоо. Тэгээд энэ дээр хамгийн гол хэлэх гээд байгаа үндслэгэл үндсэн хуулийн 29.3 нь улсын их хурлын тухай хуулийн 45.2-2, 45.2-3 дээр хэрэг үүсгээл дарамтлаад яваад байх боломжийг үүсгэсэн. Тэрийг